нөгөө физикийн олимпиадад орох айгуу дуртай байсан байхгүй юу? Тэгээд яг хотын физикийн олимпиадад орж хахад шинэ Монгол сургуулийн ингээд зарлал ирээд тэгээд цөмийн физикч болно гэж бодоод анх шинэ Монгол сургуульд орчихсон. Би бол жоохон бахаас урлагийн хүн болохыг айгүйх хүсдэг байсан. Тэгэл орой ер нь хийдэг зүйл маань кино үзэл сууж идэг. Гэрийнхнээс ахаасаа би 7 дугаар ангид ахтаа ингээд хүүхдийн орны драмын дугууланд оруулаад өгөөч гэж гуйгаад. Гэтэ манай ах тэр намайг зөвшөөрөг байхгүй юу. Тэгэд би урлагийн хүн болох ч юм уу те яг ийм хүслээ ингээд өөрийнхөө доор ингээд бөхөөгөөд ингээд өөрөөсөө нэг нууцсан байсан байхгүй юу. Тэгээ шинэ Монгол сургуульд орсон чинь дотроо драмын дугуулантай. Бүгдээр ингээл жүжиг тоглох гол бэлдээл тэгэл багш ирээл жүжигчин хүн юм байдیں۔ Ингээл янз янзын этүүд хийлгэж үзээл тэгэл ингээл тайз гэж юм байдیں۔ Урлаг гэж юм байдیں۔ Ингээл ярангал гэл. Төгсөх жилээ энэ сургалтын төлбөрийг манай ээж машина зараад төлжсэн байхгүй шинэ Монголын. Тэгээд ер нь бол анх шинэ Монголд ингээд орохдоо тэгсэн төлбөртэй сургууль шүү дээ. Тэгэл ээжийн нөгөө нэг миний их сургуулийн төлбөрт хадгалсан мөнгөний цаастай энэ сургуульд ингээд төл шинэ Монголд ингээд төлж би өөрөө цаашаа тэтгэлэг аваа ингээд орсон. Яг намайг төгсдөг жил одоо Оберин ингээд Японд байдаг манай их сургууль шинэ Монгол сургууль хоёулаа хамтын ажиллагааны гэрээ байгуулад тэгээд жил болгон 2 хүүхэд Оберин их сургууль шинэ Монголын төгсөгчийг ингээд 100% тэтгэлэгтэй дээрээс нь амьдрах зардлыг нөгөө сургана гэд. Тэгсэн чинь яг тэр Оберин ингээд Японы хувийн их сургууль киноны факультет байж тараад тэгэл би ерөөсөө энэний л орно. Энэ л юм байна. Энэ хоёр хүүхдийн нэг нь л болох хэрэгтэй гэд. Тэгээд тэр шалгалтын яг шинэ Монгол сургуулийн багш нар маань авдаг байхгүй. Тэгэл тэр ам ярилцлаганд ороод би өстой явмаар байна, ингэмээр байна, тэгмээр байна гэл. Тэгээд сонгогдоод тэгээд тийшээ явах тийм боломж надаа ингээд гарч исэн. Тэтгэлэг авчиж байгаа шүү дээ. 250 сая төгрөгийн тэтгэлэг баггүй юу. Тэгэл ээж дээр орж ирээд ингээ 250 сая төгрөгийн тэтгэлэг авчлаа. Би явлаа. Би нэрс нэг төгрөг авахгүй. Тэгэл Япон явсан. Тэгээд очиод бол яг үнэхээр миний ингээ амар хүсэжсэн тийм мөрөөдлийн сургууль байсан. Амьдрах зардлаа ингээд бүрэн тэтгэлэг би авчна. Хангалттай тэтгэлэг тэгээд дээрэс нь би яг өндөр цалинтай цагийн ажилд бас хийдэг байсан баггүй юу. Тэгээд тэр бүх мөнгөө ингээд аваад тэгэл ерөөсөө Шибуя руу гараа шидчихдэг байсан. Тэгэл тэнд очиод жижигхэн кино театрууд нь андаа тийм гой дээр үеийн классик кинонуудыг үзнэ. Тэгээд ингээл айгу том музейнүүдэд нь ингээл очиод тэр чинь ингээл байнга янз янзын нөгөө алдартай зургнууд ирэл музейнүүд нь гарна. Тэгэл дээрээс нь тэр хаваар явал ингээл жүжиг үзэл 4 жил бол ингээл яг бүх мөнгөөрөө яг урлагийг мэдхийг ингээд сурахыг ойлгохыг ингээд чадхатаараа ингээд шимж өөртөө шингэхийг амар хүсэл тэгчихсэн. Тэгээд тэр сургалтандаа дээр нь яаж явж байгаа болж байна да? Хэн өргөж өгч яах юм? Хэн авах вэ? Одоо болохоор би бага болгосон гэдэг кино төсөл дээр бүрийн хэмжээний кино төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээд бүр ингээд мөнгө босгохоос нь продюсерийн ажлаасаа ингээд эхлээд ингээд хийгээд явж байгаа. Тэгээд энэ мань юм гэр хороололд амьдардаг тийм 4 хүүхэдтэй ганц би ээжтэй тийм хүүхдийн тухай кино байгаа.
манай хот ингээ айгу хоёр хуваагдсан юм шиг надад санагддаг байхгүй юу? Яг ингээд гэр хорооллоо хүмүүс ингээд байрны хүмүүсгээ хоёр хуваагдсан юм шиг агарын бохирдол гэл ингээд голдоо яг ижилхэн асуудалтай мөртлөө ингээд хоёр тийшээ хараа суудсан хоёр хүн шиг байрнаас ажилдаа ичил буцаад байранд очдөг үл энд яг юу болоод байгааг ингээ мэдэхгүй. Тэгэхээр ингээд гэр хороолт хүмүүс яг яаж амьдраад байгаа те энд бас ингээд бид нар ядуу гэдэг өдөр чи уйлаас удаггүй те бүгдээрээ залах уу бас биш. Хүмүүс ингээд зөндөө хөдөлмөрлөөд байдаг. Хөдөлмөрлөөд бас ингээд хөрөхгүй их тийм юмнууд ингээд бас зөндөө байдаг. Өөрөө бас энд ингээд ясанд хүрсэн те эндхих болохоор яг ингээд одоо шил бид нар энд ингээд ийм болохоор ингээд байна гэх те ингээд энд ийм байгаа юм ийм учиртай маа гэдгийг ингээд харуулсан кинонууд хийхийг аягүй хүсдэг. Тэгээ миний бичиж байгаа зохиолууд ч гэсэн ингээд өөрийн сэтгүүл нэг гэр хорооллын хайрын түүх ч юм уу гэр хороолт амьддаг ах дүүгийн түүх ч юм уу ингээд тийм л юм ингээд ихвчлэн надаас ингээд гараад байдаг. Ер нь бол ингээд киноч аягүй хүчтэй урлагийн нэг хэлбэр. Тэгэхээр ингээд хийж байгаа кинонуудаараа ингээд нэг эргээд хараа суудсан хоёр хүмүүсийг те ингээд нэг эргэж хараад нэгэнд нь ингэж ойлгуулж чадгаар тийм кинонууд хийхийг аягүй хүсдэг. Түрүү жилийн 100 миний хийсэн богино хэмжээний үйл заяаг төгсгöd олбол материалаар хийсэн 3 минутын кино Локорногийн олон улсын кино наадмын нээлттэй хаалга хэсэгт гарсан байхгүй юу? Ингээл киноныхоо тухай асуулт асуухаар нь хариулал тэр үл яг ингээл миний нөгөө нэг шинэ Монголд амар хүсэжсэн ингээд тэр мөрөөдөл ингээд багаар биелж эхэлж байгаа ингээд мэдэрсэн тийм амар гоё мөчөөсөн байхгүй юу? Шинэ Монгол сургууль маань надад итгээг бол тэгээ оперын их сургууль маань бас надад итгээг бол тэгээ ээж минь намуугаас ингээл шинэ Монголыг төгсөл намайг ингээд дэмжээг бол миний одоо энэ найруулагч болох мөрөөдөл ингээл ханигтэй те би ингээд дотроо бөхөд унтраацсан байж болох мөрөөдөл ахгүй юу. Тэгээд бүх зүйлд нь маш их баярлдаг, маш их талархдаг.